Хил хамгаалах ерхий газараа 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх төсөв мөнгө байхгүй хэмээн асуудлаас цугтаасаар байна. Харин энэ хугацаанд 40 жилийн өмнө толгойн тус газараа буудуулан 90% хөдөлмөрийн чадамжаа алдсан иргэн нас орвол хэн хариуцлага хүлээх вэ? Ингээд тал талдаа хохирлох юм бол хохирлоо багтаж болдго юм байна. Хуулийн хэлтийн байгууллагаар аваад. Нөгөө талдаа бид нар хууль бус үйл ажиллагаа болох юм бол бид нар хариуцлага тооцтой байна гэдгийг ойлгох юм бол энэ олон 10 жил бугшчаад байгаа энэ цэргийн бол бугшчаад байгаа дөрмийн ус харилцааг багтсан ярьлаад тий энд байгаа Монгол бүх хүн болгон цэрэгтдэг таны болон миний хүүхдүүд ирээдүйд хорхоос урдсан сэргийлэх юмаа гэдгийг үүднээс л энэ Эрдэнэтийн гэр бүлийн зүгээс энэ өөрт тохиолдсон зүйлийг дахин хэлээд байгаа. Олон энэ хүмүүс ямар нэг хандив туссан ч гуйгааг байхгүй юу? Энэ хүмүүс Монгол улсын шүүх хэрийн 3 жилийн турш хянаад хилцээ тогтсон болохыг тогтоогоод хохирлыг барагдуулгыг шийдчихсэн 30 өдөр шүүгэн шийдвэрийг биелүүлээд өгөөч гэдэг л энгийн шаардлага тавьж байгаа юм л хүмүүс. Анхан болон давх дээжхийн 3 сарын шүүгэн шийдвэрээр хил хамгаалалт ерхий газрын зүгээс эргэн Эрдэнэтийг хохирооцсон юм байна. Энэ хохирлыг нөхөн төлөө гэдэг шүүгэн шийдвэр 40 өдрөөр шийдээд дуусчихсан шийдсэн тий. Шүүгэнчдээ албатан гүйцэтгэх ажиллагаач явуулж байгаа тий. Тэгэхээр энэ шийдвэрийг хизээ биелүүлэх вэ гэдгийг бид тодорхойлох гээд байгаа. За энэ талаар манайх бичгээ авсан дарга удирдлагатайгаа уулзсан хүмүүстэйгээ танилцуулсан бүх юм чи бичиг ирээд уламжлагтай явж байгаа шүү дээ. Ингээд хууль зүйн яамд уламжилсан. Хууль зүйн яам төрийн захиргааны удирдлагын газрын дарга Хадбаатар гэж юм байгаа. Энэ хүн өмгөөлөл тэр хүмүүстэй нь уулзаад ингээд хохирлын асуудлыг барагдуулахаар хууль зүйн яам дээр асуудал шийдэхээр ажиллаж байгаа. Бидний төсөв өрөнгөн дээр яг энийг барагдуулах төсөв тооцоол юм байхгүй учраас дээд чатныхаа байгууллага туюу төсвийн дараагийнхаа шатны дарагт уламжилсан байна. Шүүхийн шийдвэрт бид мэдээж хүндэтгэлтэй хандна. Хохирлыг барагдуулна. Яаж аль болох урд дүргийн шуурхаа шийдэх вэ гэдэг дээр л ажил явж байгаа. Тэгэхээр та бүхэн бол одоо яг ямар шатанд яаж шийдэхээр байгаа вэ гэдэг нарийн мэдээлэл авахар бол Хадбаатар даргатай уулзахад тэндээс мэдээлэл авч чадах. Хадбаатар нь юуны дарга болов? Төрийн захиргааны удирдлагын хэлтсэн газрын дарагчтай өдөр уулзсан гэж би сонссон. Бидний зүгээр уулзахын хувьд бол уулзсан танаа байгууллагаас би төрийн одоо хууль зүйн яамны төрийн нэрмжийн даргатай нь уулзсан л та. За манай байгууллагт бол тухайн асуудлыг бол яг ер нь хэргийг мэдж байна. Тэрнээс биднэрт бол хууль эрхцэн байгууллага дээд чатны байгууллага ч гэсэндээ хил хамгаалах ерхий газрын асуудлыг бол хил хамгаалах ерхий газраас нь л очиж тодруулаа. Хууль зүйн яам дээрээс ямарваа нэгэн байдлаар энэ дээр чинь тодруулга өгөх тэр мөнгийг манахаас гаргах боломжгүй гэдэг тайлбарыг надад өгсөн. Та ямар байгууллага ихтэй? Би нэгүн чиглэлийн сайтаас. Нэгүн чиглэл юм байна. Би тэгвэл хууль зүйн яамныхаа Хадбаатар даргатай холбогдоод албан ёсоор хариу аваад танд яг албан ёсоор хариуг нь бичгээр. Тэгвэл бид нар яг Хадбаатар дарга уулзъя гэх юм бол бид нар бас уулзаж тодорхой бас мэдээлэл авмаар байна л да. Одоо нэг нь болохоор тэндээс болохоор манай хууль зүйн яам тамаагүй хил хамгаалах ерхий газар дээр очихоор нь бид нар хүрээд ирж байгаа байхгүй юу? Тэрнээс хууль зүйн яам дээр чинь очиод асууж бас болно шүү дээ. Тэгэхээр танаа байгууллагаас гэсэндээ тухайн хүмүүстээ уламжлаад өгөөд бид нар тэндээс нь очиж асуугаад за энэ хэрэг гол нь мэдээж бидний хувьд энэ шүүхийн шийдвэр хизээгээ гол нь өрн биелэх боломжтой бай тээ. Шийдвэр гарцсан бид бол шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээл ажиллана. Аль болох урд нь шийдвэрлэх. Энийг яагаад ингэ дахин асуугаад байгаа юм гэхээр за 2-7 оны өмнө танай хуулийн мэргэжилтэн Мегур 2 гэдэг нь надад холбогдсон. Бид нар бол 23 оны төсөвд энэ асуудлыг тусгуулж чадсангүй. Тэгэхээр одоо бид нар яагаад мэдэхгүй байна л гэдэг агуулгаар хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ чинь 23 оны төсөв суулгаагүй юм байна те. Тэгэхээр одоо ойрын 1 жил хагас энэ шийдвэр биелэгдэх нь үү те. Дээрээс нь Эрдэнэт гэдэг хүн шулуун гэж цацалтаад өдөр өтсөн би юм байл хүндрээд байдаг. Танаа байгууллага шүүгэн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад нөхцөл тэр үн имжлэгээ гэж 8 насаараа хохирох юм бол алдах юм бол те хин хариуцлага хүлээх вэ л гэдгийг тодтогч асуумаар байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр танд хэлэх юм байна уу? Одоо энэ хүн шүүгэн шийдвэр биелэгдэхгүй юм бол яаралтай солонгосоор имжлэгэнд их нэртэйгээ явах гэдэг те. Шүүгэн шийдвэр биелэгдэхгүй ингээ удаад байх юм бол амнасаа алдах юм бол хин хариуцлага хүлээх вэ л гэдгийг ар гэрийнхэн зүгээс байм дахин асуугаад байгаа байхгүй юу? Шүүгэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө аль болох чадхаараа л ажиллаж байна. Тэгээд аль болох богино хугацаанд л хэрэгжүүлэхийн төлөө л юм. Тэрэн дээр нөгөө бид нар үйлдэл хүсээд байхгүй юу? Би Эрдэнэтийн өмгөөлөгчийн хувьар 2022 оны 10 сарын 18-ны өдөр энэ чиглэлээр тэгвэл ядар санаар хэсэгчлэн биелүүлээч. Бидний энэ дээр уулзаж ярилцъя гэдэг алмад доодог танаа бол бичгээр өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр. Манай дуу. Тий, танаа хуулийн хэлцээ мэргэжилтэд миний бичгийг бол бүр авцсан байлаа. Тий, авцсан байлаа. Тэрэнд бол одоо яг хуулийн 30 хоногийн хугацаанд өнгөрцөн байх надад ямар нэгэн байдлаар хариу ирсэн зүйл алга танаа байгууллагаас хогч нарын ар гэр болон хогч нарыг хүлээж аваад уулзаад ямар байдлаар биелүүлэх боломжтой юм. Биелүүлэх боломжгүй юм уу те? Ямар байдлаар хугацаатай юм гэдэг ямар ч тайлбар мэдээлэл өгсөн юм байхгүй. Өөдөөс ганц хэлдэг үгэнд төсөв байхгүй. Бид нар 23 оны төсөвдөд цуглуулж чадсангүй гэдэг. Тэнд хогцсон хүмүүс нь өдөр өцсөн биеийн байдал муудаад идэг. Төсөв байхгүй гэдгээс хэлэхээс гадна өөр ямар нэгэн байдлаар биелүүлэхдээ үйлс хийхгүй байгаа дээр бид нар ингээд дахин татаад асуугаад байгаа байхгүй юу? Яг яагаад энэ талаар нэг зөвлөх одоо энэ шууд Мегур 2 тэгээ зогцсон байгаа. Тэгээ хариуг хүргүүлээ гэдэг. Ингээ манай хуулийн зөвлөх өөрөө өвчтэй байна. Тэгээ тэр учраас бичиг над дээр ирсэн. Би тэгэхээр мэдээл хомс байгаа байхгүй юу?
шууд нөгөө хуулийн зөвлөлт дарахтай Төрийн албаны хууль дээр төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлэх ёстой. Нэг албан учраас би барьж аваад байхгүй дараагийн албан ажил үрийг гүйцэтгэх ёстой. За та тэгвэл ямар ч тач тэгвэл болж өгөх төгөн шуурга тодруулаад тэгвэл бид нар бас ингээд өдөөс хамаагүй явж хүрээдрээ хариу өгч хүлээгээл. Харин зүгээр нэг юм л дээ. Хүмүүсүүд бүхэлд нь биелж чадахгүй байхад ядаж нэг тэр урьдчилан байршуулаад эмчээнд явах боломжтой гэж 19 оны шийдэд энэ хүмүүсийг эмчээнд нь явуулаад биеийн байдлыг яаж докторжуулаад тий. Тэгэхгүй тэгэл бид нар хизээ биелэхгүй тодорхойгүй хэдэн жил он доноод байж хахад энэ хүмүүс эрүүлэн дээр уламж хохрох штэ л гэдэг хэлээд байгаа. Энийг бол би бичгээрч танаа байгуулж төгсөн. Одоогоор над ямар нэгэн байдлаар бичгээр буцаж хариу ирсэн бол алга байна. Яг 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна. За тэгвэл таны хариу өгөх үлдээж. Тэгээ. За яг энэ миний бодол шүү. Бас мэдээлэл хомсдол бүгдээрээ байгаад шиг байна тий. Уг нь ингээд энэ чиний хувьд бол нэлээд олон удаа бичиг цаасаар нь хандсан байгаад байдаг. Энэ одоо шүүхээр бол одоо бараг 3 жил ах хилцэж байгаа. Тэгээ мэдэхгүй байхын бол ойлгохгүй гайхаад байна. Энд чинь бүр хууль зүйн яамд хүртэл Эрдэнэтийн гэрийн зүгээс 3 шин шүүгэр шийдвэрийг бас хүсэлттэй гамд өгчихсөн. За миний зүгээс бүр 30 хоногийн өмнө хүртэл яг 30 хоногийн өмнө 10 сарын 18-ны өдөр энэ шүүгэр шийдвэрийг биелүүлэх боломжгүй бол яаж надад хэсэгчлэн биелүүлээч. Энэ дээр тодорхой хариу өгөөч. Нэг уулз толгойдөө уулз нүүрээр явж уулзаа гэдэг л албан бичгээр өгөөд яг бичгээр бүртгүүлээд өгсөн. Хуулийн эзэн мэрэгчлэн бол тэр бичгийг бол хүлээгээд авчихсан байлаа. Гэхдээ одоо дарга нь бол хуулийн эзэн мэрэгчлээ өвчтэй байгаа мэдэхгүй байна гэдэг зүйл яриаддаг. Энэ л хүмүүс гомдоод байгаа шүү дээ. Ерөөсө төрийн албаны үндсэн зарчим бол шуурхаа тасралтгүй байгаад байгаа шүү дээ. Төрийн албанд явах бол маш тодорхой заа. Нэг албан тушаалтан байхгүй бол дараагийн албан тушаалтан тэр ажил үрийг гүйцэтгэдэг. Тэгэхээр энэ алдагдаад энэ хооронд энэ хүмүүс эрүүлэн дээр охроод байна. Цаашлаад амнасараа охрол яах вэ гэдэг зүйлийг хэлээд байгаа. Тэгээд хамгийн гол нь хил амлах ерхий азаас бид нар тодорхой хэмжээний амар хариу өгсөн зүйл байдаг. Гэхдээ амар хариу өгөхөөр юу гэдэг юм бэхээр төсөв байхгүй байна. Бид нар шүүгчдэрийг биелэх болж байна гэдэг ийм л зүйл хэлдэг. Тэгэд үйлдэл хийгээч л гэдэг хүсэж байгаа аахгүй яа зэрсэн үйлдэл хийгээч.